Сайн байцгаана уу эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Дорнын их яруу найрагч Бигзийн Явуу холонгийн нэрэмжит Төв номын сантай хамтран хүргэдэг ээлжид цоврал маань та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр би та бүхэндээ зориулан Хишиг намын Дулам сүрэнгийн цагаан нөмрөг хэмээх энэ сайхан уран бүтээлээс хүрэхэд бэлэн болсон байна. За хамтдаа юун төрөнд зохиолчтойгоо танилцъя. Хишиг намын Дулам сүрэн маань Төв аймгийн 100 модод хотод төрж өссөн. За 2003 онд кино урлагийн дээд сургуулийг кино жүжигийн зохиолч мэргэжлэр за 2022 онд Оросын холбооны улсын Москва хот дахь Георги нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг зохиолч мэргэжлэр тус төгссөн юм байна. За энэ хүүхэн маань Монголын мэдээ тэргүүн сонинд сурвалжлагч Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод Шивон хан эмнэлэгт орчуулагчаар ажиллаж байсан. За идэвхтэй чөлөө дуран бүтээлч Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр ажиллаж байгаа ийм бүсгийн зохиолоос та бүхэндээ хүргэж байна. Хишиг намын Дулам сүрэн цагаан нөмрөг. Тэр үед нинжин 19 хүн настай байв. Хар цагааны тухай ойлголт нь өнгө будгаас хитрээгүй, хатуу зөөлний тухай бодол тооны голоос дээшлээгүй залуухан байлаа. Гэвч хевлээд нь ам бүрэлдэж, хийхдэг цээжинд нь сүү эвлэж байсан цаг. Тулгар биетээ намар өвлийг бараад цас ханзарч цүн төрөх үеэр өрсөө үлгээдэж авахаар аймгийн төвийн эмнэлэг бараадлаа. Үе дотогшоо яолон суун тусах түнд ээж нь юу эсийг захисан гэхэв. Миний охин үүнээс жилүү өвдөн. Төвчээртэй байгаарай. Амьсгалаа зөв авч гарга. Өвдөлт нь арай намсна. Алив ганц халбаг бүлээн шартаа суучих. Амархан төрдөг юм. Хүүе нөгөө баавган савраа мартаагүй бидтэй химэн хойно урд гаран бүлтгнэх хүрлээгээс илүү сандчиж байлаа. Хүрлээ өнгөрсөн намаар ангаах ухааны дээд сургуульд орсон шинэхэн оюутан. Тэрээр нинжинг төрөх төгсөн болохоор амралтын өдрүүдийг тааруулан хурч иржээ. Эхнэр нь түүнийг хүлээж байсан мэт хотоос ирсэн оройн нь өвдөж эхлэх нь тэр.